Даавар амьсгалын өөрчлөлийг тодорхой нэг газар нутагт олон жилийн туршид багтаж ирсэн цаг уурын горин гарсан аливаа өөрчлөлтийг бол уран амьсгалын өөрчлөлт гэж нэрлэж байна. За тэгвэл бид нар цаг агаар гэж юу гэлээ эрхэн санацгай маргааш ирэн цаг агаар ямар байх вэ гэж бид нар байнга боддог. За тэгвэл тухайн газар орны богино хугацаанд агаар мандлын төлөв байдлыг бол цаг агаар гэж нэрлэдэг. За цаг агаарыг бол одоо бүрдүүлэгч одоо хүчин элементүүд байдаг. За тэр элементүүдийн өөрчлөлтөөрөө цаг агаарыг тодорхойлдог. За цаг агаарыг одоо бүрдүүлэгч элементүүдэд бол агаарын температур, агаарын чиг, агаарын дарал, үүршил, за салхины хэмжээ, за эдгээр хүчин зүйлүүдээр бол цаг агаарыг тодорхойлдог. За цаг агаар бол одоо байнга одоо өөрчлөгдөж байдаг. За тэгвэл өөр амьсгал гэдэг бол одоо цаг агаарын одоо олон жилийн дундаж одоо үзүүлэлт хэсэг байна. За өөр амьсгал бол одоо тухайн газрын өндөр, за хуурай газар усны харьцаа, далай тэнгис уул нуруу, далайн урсгал, далайн дулааны энергийн хуваарлал, ургамлан хөвж, за мөн одоо хүлэмжийн хийн нөлөө зэрэг олон хүчин зүйл бол нөлөөж байдаг. За өөр амьсгалын өөрчлөлтөнд бол одоо удаан хугацааны турш хэдэн 10 жил түүнээс илүү хугацаагаар одоо татвартай оршиж байгаа өөр амьсгалын дундаж төлөв байдал, за түүний одоо хэмжээ байдал гарах статистикийн ач холбогдолтой өөрчлөлтийг бол хийж байна. За өөр амьсгалын одоо өөрчлөлтийг судлахтаа бол одоо шууд арга, за өөр амьсгалын түүхэн мэдээ баримт, за одоо шууд бас одоо байгаль дээр цаа зарим зүйлсийг судлах замаар тодорхойлохын аргыг ашиглаж одоо өөр амьсгалын өөрчлөлтийг судлаж байна. За өөр амьсгалын өөрчлөлтийг судлахдаа одоо шууд дээж авч одоо судалж байна. За энд бол одоо Хавай станц 1950 оноос хойш одоо агаар мандалдах нүүрсрэгчийн давхар эслийн хэмжээг судалж байна. За уг судалгаагаар одоо түүний хэмжээ одоо 315-аас 373-аар энэс чааш одоо нэмэгцээр байна. За энэ одоо өөрчлөлтийн хэмжээ одоо үйл замаас хамаарч хэсэг багасч бас байна. Бас мөн одоо хамаартай хан. За уур амьсгалын өөрчлөлтийг одоо загварчлан одоо судалж байна. За уур амьсгал чаашид хэрхэн өөрчлөлтийг мэдхийн тулд одоо загвар ашиглаж судалдаг. За мөн одоо өнгөрсөн үеийн мэдээлэлээр компьютерийн загварчлалд ашиглан чаашид хэрхэн өөрчлөлт аваад одоо дүн шинжилгээ хийн загварчлан судлаж байна. За тэгвэл уур амьсгалын одоо өөрчлөлтийг бол одоо ерөнхийд нь бол гадаад шалтгаан, дотоод шалтгаан гэж авч үзэж байна. За гадаад шалтгаан гэдэг нь бол дэлхийн тэмдгийн хязгаартын үнцэн өөрчлөлт. За дэлхийн одоо орбитын хэлбэрийн одоо өөрчлөлт бол одоо гадаад шалтгаан. За дотоод шалтгаан бол одоо хүний үйл ажиллагаа, энэ дотор одоо хүлэмжийн хий, азууны цорхоо, агаарын өөрчлөлт гэсэн асуудлууд байна. За дотоод шалтгаан бол одоо тектоник хатны нөлөө, галт уушил гэдэг чиг зэрэг эдгээр үзүүлэлт бол уур амьсгалын одоо өөрчлөлтийн гол шалтгаан болж өгч байна. За тэгвэл хүлэмжийн хий гэж юу вэ? За хүлэмжийн хий нагнаас ирж байгаа цацраг түвээг өөртөө шингээж авах цацруулдаг нэгэн төрлийн агаарын давхар юм аа. За хүлэмжийн хий агаар мандалд бол байгалаараа бий болдог. За хүлэмжийн хий одоо огтаах байсан бол хий бол маш их хүйтэн одоогийнхоос асар 18 градусаар бүйтэн байсан байна. За тэгвэл дэлхийд ирэх бүх одоо ус хөлдөж далай одоо мөс болгон одоо амьдрал мөсгүй одоо тийм. За дахиад явъя. За ингэхийн бол дэлхийд дээр одоо бүх ус хөлдөж одоо дэлхийн амьдрал одоо бас хүн амьдрахад хэцүү болох байсан байна. За тэгвэл хүлэмжийн хий одоо байх одоо хэмжээнээс дээр хэтэрсэн учраас дэлхийн дулаалыг бий болгоод байна гэсэн бахан. За тэгвэл хүлэмжийн хий одоо үзэгдэл гэдэг бол дэлхийн болгон одоо далайн тэнцээс цэцэрч байгаа дулааны энерги хийхийг агаар мандал одоо шингээж авах бөгөөд зарим хэсэг нь одоо эргэж газрын гадаргуу буцаж ирснээс болж уур амьсгал одоо дулаарах үзэгдлийг хүлэмжийн хий үзэгдэл гэж нэрлэдэг бахан. За яагаад одоо ингэж агаар мандал руу одоо алдагдсан агаарын энэ дулаан энерги буцаад ингээд газрын гадаргуу шигдэв болоо. Энд юу нөлөөж байна гэхээр дэлхийн дулаалд одоо нөлөөж байгаа хэд хэдэн хүчин зүйл ахын. За тэр нь юу вэ гэхээр одоо хүлэмжийн хий буюу одоо азооны үйл хаврын нөлөөд нөлөөдөг одоо шатал түлш гэх нүүрс газрын тос байгалийн хий их хэмжээгээр бол одоо ялгарч агаар мандал одоо гарснаар CO2-ийн хэмжээ ихсэж, за энд бол одоо газрын гадаргаас орж байгаа уртлагын цэцгийг өөртөө шингээж буцааж одоо дэлхийн гадарга руу ойлгосноос болж дэлхийн дулаал бол эрчимтэй явагддаг байна. За ингээд давхар хэрэглээс ялгарч байгаа хүлэмжийн хий 34% нь бол одоо тээврийн хэрэгсээс ялгарч байна.
За энэ дэлхийн гадуураас ялгарч буй нийт одоо CO2-ийг бол 23% эзэлж байна. За энэ бол одоо эдийн засгийн өсөлтөөс бол одоо шууд хамаарч байгаа. За тэгвэл нарны гэрэл одоо машины шилийг гаднаас нь нэвтрээд дотор талыг дулаацуулдаг. Тэгээ буцаад одоо тэр одоо машины шил бол дулааныг бол гадагшлуулдаггүй. За ийм учраас одоо автомашины дотор бол одоо улам одоо халуун босоор байдаг. За яг үүнтэй адилхан одоо өөрөөр хэлбэл одоо хүлэмжийн хэм бол нарны цэцрийг бол дэлхийн гадар руу нэвтрүүлээд буцаад одоо дэлхийд одоо сансад алдагдах ёстой. Илүү их дулааныг бол алдагдуулгүйгээр буцааж дэлхий рүү илгээснээр хүлэмжийн юм хэм илүү дэлхийн дулаан бүрээд байна гэсэн байна. За ингээд дэлхийн дулаалалтаа усны эргэлт. За дэлхийн дулаалал бол одоо усны эргэлтийг одоо улам эрчимжүүлж өгдөг. За илүү өндөр температур нь одоо далайн нуур гол мөрний усны одоо ууршилтыг бол нэмэгдүүлдэг. За дулаан агаар нь одоо илүү их усны уурыг агуулдаг бол илүү одоо хүчтэй аадар ордог. За энэ нь бол одоо үерийн аюулт одоо хүргэж болцсошгүй. За ус гол руу одоо урсдаг илүү их үйл одоо хөрсийг чившүүлэхэд бага нөлөө үзүүлдэг. За мөн одоо дэлхийн дээр цаг агаар химээр цаг нуурнаас цааны явцад одоо энэ бол харагдаж байгаа. За үүний урд одоо уур амьсгалын өөрчлөлт бий болж байна. За ингээд ерөнхийдөө уур амьсгалын өөрчлөлтөнд одоо хүний үйл ажиллагаанд шууд хамаарч байна. За тэгвэл өөрчлөлтийн одоо үр дагавар юу бий болж байгаа гэхээр температур бол одоо өсөж байна. За 2100 он гэхэд одоо агаарын температур 0.3-аас 4.8 градус хүртэл одоо нэмэгдэх төлөв ажиглагдж байна. Хэд их урд тунц орж байна. За нойр төмснүүд одоо хурд тунцны хэмжээ маш их хэмжээгээр ихсэж байна. За тэгэхээр хуурай бүс нутагт бол одоо хурд тунцны хэмжээ эсрэгээр бол одоо буурч байна. Халуун орны циклон салхины одоо хурд одоо нэмэгдэж байна. Цас хүнсний хэмжээ багасж байна. Далайн түвшин нэмэгдэж байна. Далайн одоо дулаал буюу одоо хүчлэгжүүлэлт одоо нэмэгдэж байна. Ийм үзэгдлүүд болж байна. За ингээм 1984 оноос одоо 2012 хүртэл дэлхийн гадаргын температур одоо асар ихээр нэмэгдэжээ. За 2100 он гэхэд одоо 5 градус одоо орчим дулаарна гэсэн ийм төлөв байдал ажиглагдсан. За гисэн хэдэж одоо дэлхийн ус орнууд одоо дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдснээр бол одоо 2 хэмээс одоо доош байлгаар одоо тохиролцож одоо гэрээ хийцлийг хийж байна. За ингээд дэлхийн дундаж температур одоо жилээс жил одоо улмал үйл явдлаар нэмэгдсээр байна. За энд бол 1880-аас одоо 2007 оны хооронд агаарын температур хэрхэн нэмэгдсэн байгаа гэхэд бол бүгд харьцуулбал бас гарч байгаа. За ингээд дэлхийн температурын өөрчлөлтийг бол бас одоо ямар өөрчлөлт гарч ийн гэхээр одоо хойд өмнөд төрлийн бас одоо их хэмжээгээр одоо хайж байна. За ингэснээр өөрөөр хэлбэл одоо Голфстримийн дулаан урсгалыг одоо саармж болж Европод одоо жилийн дундаж температур 5 градус одоо орчмоор буурах одоо тооцоол гарсан. За Европын орнуудын одоо дулаан Чилиг байдаг нь ерөөсөө Голфстримийн дулаан урсгалын нөлөө. Гэхдээ хэсгээр одоо хойд улаас хэмжээний одоо бүйтэн улсууд нэмж орж ирснээр энэ дулаан урсгалыг одоо эртэмжлэлийг одоо багасгаж Европын орнууд одоо нэлээд сэрүүн гүйдэрч эхлэх төлөв ажиллаж байна. За гэхдээ одоо амьдралын одоо нөгөө уран үеийн турш одоо хөдөлмөрийн хуваар одоо аль ачхын загас агаарын байсан одоо Гренландын арал орчин бол дэлхийн дулаалд одоо мөсөн хаалт маань хайж эхэлж байна. За ингэснээр одоо энэ бүр одоо албан дээрээ хэрэглэх боломжч одоо бүрдэж эхэлж байна. Хинхээр өөрөө хэлбэл одоо уур амьсгалын өөрчлөлт одоо улс толгойд одоо янз янзын байдлаар одоо ихэрч байна. За ингээд температур болон одоо CO2-ийн хэмжээг харьцуулж харуулсан байна. Температур одоо нэмэгдэн хэрээр одоо нүүрс одоо төрөгчийн хэмжээ давхар одоо нэмэгдэж байгаа бол энэ графикаас харах боломжтой байна. За ингээд өөрөөр хэлбэл одоо хайж байгаа мөсөн голууд болон төлөвийн одоо мөсний одоо аюул мөнгө цас мөсөн гол одоо хайлах юм одоо нүүрлж байна. За далайн түвшин одоо дээшснээр бол мөсөн мөрхөлийн хэмжээ одоо 15%-аар одоо багасж байна. За зузаан нь бол одоо 40%-аар багасж байна. За үүний одоо үе тавар бол далайн ирэх дагуу одоо манд ор байж байгаа газар нутгуудаар далайн усан татах аюул нүүрлж байна. За мөн одоо далайн ирэх орчны бүс нутаг хотуудад одоо үерийн одоо аюул нүүрлж байна. Зэрлэг аан амьтад биологийн олон янзын одоо байдал алдагдах ийм үе таврыг бол дагуулж байна. За дараад нь одоо мөслөх мөнгө засвал их хэмжээгээр одоо хайлж байна. За ингээд харьцуулаад харуул одоо Аляскийн бактери мөсөн 1914 2004 онд одоо хэрхэн хайдсныг бол энэ харуулж өгч байна. За
За ингэснээр одоо цэвдэг одоо их хэмжээгээр ихсэж байна. За дэлхийн одоо хамгийн их талбай эздэг Сибирийн одоо орчмын цэвдэг гэсэж одоо 1 км одоо квадратаар бол одоо багасж байна. За манай Монгол орны хувьд ч гэсэн одоо 2000 одоо 80 он гэхэд бол цэвдгийн бараг 50% одоо ингэж хайж алга болох ийм одоо дүр зураг харагдаж байна. За тэгвэл цэвдэг бол одоо байгалийн хувьд бол одоо ургамлыг одоо байнга одоо чигээр хангаж идэг. За мөн одоо нөгөө хөрсийг бол өөртөө одоо шингээж ингэж барьж байдаг. За гэтэл одоо хөгжил орчмын мод бол одоо дэлхийн дулаартай холбоотойгоор цэвдэг хайж гэсэнтэй холбоотойгоор моднууд одоо үндснээр ингэж болгож унах ийм үзэсгэлэнт маш ихээр ажиглагдж байгаа. За энийг бол одоо шилжүүлэх мод одоо согтуу модч гэж бас нэрлэж байна. За далайн усны одоо хүчлийг нэмэгдэж байна. За агаах нүүрс хүчлийн хий гадрын усанд одоо уусч карбоны хүчил одоо үүсгэдэг. За далайн усны хүчлийн шинж одоо 30%-аар нэмэгдэж байгаа нь одоо шүрийн ирээ бетон, за няцгаа битэнд одоо нөлөөлж шүр одоо эсрэгээр одоо цайрах болсон байна. За дараад нь бол одоо далайн одоо түвшний өсөлт бол их хэмжээгээр бол явагдаж байна. За ингээд өөрөөр хэлбэл 1870-аас 2000 оны хооронд одоо далайн түвшин хэрхэн одоо нэмэгдэж байгаа бүгдийг графикаас харьцуулан харж судаарай. За далайн усны түвшинг одоо химик байгууллагаас сүүлийн 10 жил 4 см хүртэл далайн усны түвшин нэмэгдсэн гэсэн ийм тооцоолтыг гаргасан байна. За далайн ус түвшин одоо дээшлэх юм бол ямар аюулыг одоо дагуулах вэ гэхээр одоо сүүлийн 100 жилд бол одоо 17 см нэмэгдсэн байна. За сүүлийн 10 жилд одоо өмнөх 90 жилийнхаас 2 дахин хурдан одоо далайн түвшин дээшилж байна. За жилд одоо 3 мм орчмоор далайн ус нэмэгдэж байна. За тэгвэл ямар үр дагавар дагуулах вэ? За эргийн элэг татварч байна. Далайн эргээр одоо үлдэхэд хүрэх одоо шуурганы эрсдэл өндөр байна. За далайн эрэг хүчний багастай усны нэвтрэлт, за ундны ус, за усанд одоо нөлөөлж эрүүл мэндэд одоо сөргөөр нөлөөлж байна. За хурд үндэсний хэмжээ бол одоо нэмэгдэж байна. За хурд үндэсний хэмжээ одоо нэмэгдснээр бол одоо үер усны аюулыг бол араас дагуулж байна. За одоо гинтийн үер дуу, хөрсний нурд явуулах, за хөрсний илэгдэл бол их хэмжээгээр явж байна. За 2009 онд одоо Дака хотод 12 цагийн дотор 3330 мм одоо хурд унтсан дуусан бол бас маш их хэмжээний үерийн аюулыг дагуулсан. За үр дагавар нь бол одоо жишээлбэл янз бүр одоо хумхаа хадгалт төвчнийг араас дагуулж байна. За хэд их одоо үерхэл нь бол одоо хүн амын шилжилт хөдөлгөөнд бол хэмжээгээр нөлөөлж байна. За хэд их салхи одоо хүчтэй одоо салхи шуурны хэмжээ бол нэмэгдэж байна. За энэний улмаас одоо хүчтэй салхи шуурга, за одоо хүчтэй үер давлгаа нэмэгдэж байна. За энэ одоо үр дагавар одоо олон одоо дааны хүмүүс, за мөн айтад бол одоо өөрөдөж амьд заалж байна. За эдийн засгийн хувьд бол хадгалтай санхүүгийн одоо асар их одоо яаж гэхээр одоо хүндрэлийг бол араасаа бол дагуулж байна. За мөн одоо ургац бол буурж байна. За үр танианы одоо ургац буюу хоол хүнсний одоо хангаж бас аюулыг дагуулж байна. За зарим газар нутагт бол одоо хурд үндэсний хэмжээ багассан. За энэ нь одоо дундаж температур одоо 0.5 градусаар нэмэгдэхэд үр танианы ургац одоо 3-аас 5% бол буурч байна. Өөрөөр хэлбэл одоо нөгөө байгаль усны одоо ургалтын температураас бол давж хаж байгаа учраас үр танианы ургац буурч байна. За үүний үр дагавар мэдээж одоо хүмүүс өсөлтөнд нэрвэн, өвчлөлт нэрвэн. За мэдээж одоо эдийн засгийн орлогын санхүүгийн бол одоо алдагдaltaд орох ийм үр дагаврыг бол дагуулж байна. За биологийн төрөл зүйлийн одоо өөрчлөгдөж байна. За биологийн төрөл зүйлийн одоо амьдрах одоо орчин багасж байна. Тоо зүйлийг багасж одоо бүр устгаж байна. Жишээлбэл одоо хойд төлөвийг сайж байгаас түүхийн багуу болон одоо бусад төрөл зүйлийн одоо зүйлүүд бол аюулд орж одоо амьдралын орчин улам одоо хөгжиж байна. За ингэснээр бол одоо амьтан ураг бол одоо устгаж өгөө болох. За хоол хүнсний бүтээлд орох гэсэн ийм үр дагаврыг бол одоо араасаа дагуулж байна. За ингээд уур амьсгалын төлөв өөрчлөлт эсрэг бид юу хийж чадах вэ? За бид нагны эрчим хүчийг ашиглая, сэргээд эрчим хүчийг ашиглая. За эрчим хүчийг одоо зөв одоо хэмнэж ашиглая, усаа хэмнэе. За мод тарьж ургуулъя, автомашины одоо зөв хэрэглээг сонгоё. Өөрөөр хэлбэл эдийн засаг болон байгаль дэлтэй автомашиныг сонгоё, хог аядлаа багасгая. Инхэд бол бид нар ерөөсөө хэрэглээгээ зөв сонгох ёстой байна. За ингээд дэлхийн ирээдүйд бидний амьдралын хий маягаас шалтгаалж байгаа. Тиймээс бид амьдралын хий маягаа өөрчилж ихтгэлгээгээ аварцгаая. За ингээд хичээл дэвтэгтээ орсон хүмүүстээ баярлалаа. Баяртай.